Найны марны урлагийн дээр Сүхбаатар болон сонсож би эрхэм сонсч үзэгчдэнд шинэхэн 7 өдрийн эхний өдрийн мэндийг хүргэе. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс өрчитлээ мишээг сураатагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгчдийн шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 13 минут болсон байна. Өнөөдөр 2023 оны 12 дугаар сарын 11-ний даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. За студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар ган болтын ангараг нарайлаж байгаа. Өдрийн дүргийн Мөөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Солонгосын номер 1 хүнсний компани болох CJ Group-ийн бүтээсэн шаардаг, жигэндэг солонгос банш BBGO. За мөн өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagriп хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За ингээд үдээ ачир гэдэг 300 хэдтэй байна марг групп. Яг 323 За 323 мянган гишүүнтэй үдээ ачир гэдэг групп дээр хүмүүсийн бичсэн сонирхолтой постыг бид радиогоор уншдаг. Та радиогоор уншуулъя гэвэл манай дээр үдээ ачир гэдэг 323 мянган гишүүнтэй групп рүү поста бичээрэй. За эхлэе. За чи эхлэх юм байна. Үгүй шүү. Харна минийх гэсэн. Өө тийм үү? Аа за хизэнээс эхлээд юм болж байгаа. Өнөөдөр зохиолч тэгсэн. За халиутан чин зөрг гэдэг залуугийн ээж гэж гэдэг хөвчлөлтөд өгөх нь 10 дугаар анги төгсөх жил юм да. Тэр жилийн хаварныг дулаахан өдөр ангийнхаа хоёр охинтой онгоо өнтөр ярьсан шигэ алхаж явлаа. Найзууд маань нэг дор өссөн болохоор сална гэж бараг л үгүй. Хашаараа дөхөж явтал ээж маань хамар хашаа ойр хавийн авгаа нартаа хууч хөрч байгаа болтой багшралдаж байдаг шүү. Намайг ирж яваг харсан ээж учиргүй орлол эхэллээ дээ. Би гайхаад нас. Өста дөрвөн мөчийг чинь санжуул цусыг чинь холно гинэ. Би ч дотроо бодлоо. За дүүнэр л хэрэг тарьжтай гэж бодох зур нүдэнд дэгээ төмөр эндүүний залгуур шүүрний эрс зур сэтэл үзэгдээд хамаг би шархирч атгахын зүрх аль хизээний бандаг руу оросгий. Ангийн хоёр огныгоо дэргэд баавартаа гэх чинь дуугарлаа да. Та одоо яагаад байгаа юм бэ? Юу болоод хүмүүсийн нэргэд муухай орлоод байгаа юм гээл. Хэлж дуусаагүй байтал ээжийн хүл миний шилб тус газар төс ёо та гээл хуц хурдаа ор гэж яагаад жинхэнэ үзнэ л заа гэж юм. Ядаж байхад ангийн өгд гэж муу хэрэг дуртай хэрэг оншоод хуршууднууд араас дагаас ээж ардахын өглөөстэй би юу н үхэл дарна хизээс үүлийн үр болоод ингэж зовох хэвээр юм бэ энэ төр гэл. Гэртээ ортол ангийн хоёр охин араас нь худлаа хэлсэн үнд гудмаараа манад багшралдаад бөөн хэрэг дурлсан нөхдүүд бурхан минь. Ээж хоймрын орон дээр дашаага тулаад суучихсан тэр нүд энтер бол аюул. За хаанаасаа ямар зэвсгэр хоних бол гэж бодоостоо суутал ямар хэрэг тарьснаа мэдэж гинөө л гэж байна. Би ч толгоос ихсэртэд чийл болоод мэдэхгүй байна гиндэ. Дүнгэд саяны годгонсон шар охин ээжтэйгээ ирээд энэ хүүхдийг орхиод явлаа гэдээ. Ёо нэрэ орон дээр үлгэдэ хүүхдэд. Яана! Сургуульд байгаа сте. Тий. Би гайхаад бүр шок. Хөөхөн борнууд маань бүлтгнээд шээсүрээд. Шээсүрээд. Бөө айцус чичирч юу хөөхд яахаараа миний хүүхдээ ах хэвээр ингэж хэлээд байдал биш болдог шүү. Би яаж мэдтий? Тэр охин ингэж л хэлсэн. Яана өөрөө хүүхэд дээрээс нь энэ үн ялах улаан цуруу юм яана гэл. За яшка тийм аймаг тийм ээж нөрөө төрөөсөн ээж мэдэхгүй байна тий. Би ч додроо бодоостой заавал би 10 сарын өмнө хинтээ гэж бодож зогсдол ээж 70 мөрлөө нудраад эцэг нь ухаантай бол хүүхдээ хараач гэж байна. Ангийн охид амаа дараастай айлын авгаанаар жигжиг дор дороо шээр авир хийжээ шүү. Айж булгасан амтаа ааж юу алхасаар очиод тарсан яасан гэж үлгийнд хүүхэлтэй эд юм да. Би бараг уйлах шахсан. Амт эн чи хүүхэлтэй л энштэй гэд эргээд хартал бөө инээ таниад бараг илгээр явах шахсан хүмүүс зарим нь бараг дусаасан бах уу. Энэ явдлаас хойш биний хэсэг гадуур хонуудаар гараагүй юм да. Ээжийн ухаан гэж энэ мэдчлэн ээжтэй чадуулсан явдлууд мэрсэр би гинэ. Ээж чадчих байгаа мó тий. Ёо би үл ухаалтцсан. Тинээдээ үл ингэж заа. Стийн нөр бодож шít бас 10 сарын өмнө хинтээ гэж бодож шít. Тэр нэг ноо байсан л зэж таараа. Тэг манай ээж үл намайг бүр зүгээр яг ингэж айлгаагүй. Зүгээр л за миний хүү айлын том ээдтэй чи олдоороо олон дүнэртэй яагаачгүй нэг охин хүүхд төрүүлээд гаргаад ирвгээд. Ёо тэгсэн шít. Тэгсээр би айдаг байсан. За төмөр очир гэдэг үсгөө. Одоогоос 7 жилийн өмнөх явдлаа.
За би нөхөртөөгөө үерхэд удаагүй жинхэнэ шинков дээр эмхтээлгийн тойл намуухан ярьдаг, жижиг сажиг юмнаас айдаг, хоол унд маягийн баг иддэг, сандалны 3-1 дээр сууж муудаг, явдал гიშгэ удаашруулсан бүхийн барилдаан шиг л байсан үелдээ хөөрхий. 16 оны 12 сарын 31-ний өдөр аймгийнхаа сүлд модны наазам үзэг санаатай нөхөртөөгөө хөтөлцөөд гудмаар намуухан алхаж байла. Тэгсэн бид хоёр руу нохой дээрч хар хур болж би орилж хашгирж шороо самбардаж цацаж яв муу гудраг гэж нохойны архирах дуунаас давж зандарлаа. Хэдэн минутын дотор л юм боллоо. Тэнд ч малгай, энд ч вэли. Тэгсэн ажаад харахнаа хоёр нохой намайг бүр гайхсан маягийн зогсож байна. Учир юу гэвэл бид хоёрын урд хоёр нохой уралцаж зодтолсон юм байна л та. Тэрийг нь би андуурч дотор хамаг амтнаас сэрээсэн байгаа юм. Тэр хоёр нохой маргалтж байснаа мартаад надаас айгаад баг эвлэрээд яваад өгсөө. Манай хүн бүр шок. Тэглгүй яах вэ? Нөгөө намуун дуу шүү, мангасын дуугаар солигдож, намблаг алхаа гიშгэ бар бавгай хөдөлгөөнөөр солигдсон юм чи. Царайн сонирн болж ирэл. Хараа зүгээр юу болов? Наад гар хурууч харалтаа гэж байна. Гараа харсан чил зигэл саарл хумсны завсар элс шороо энэ төр орцсон. Зүгээр яавал гэж гэл яваад өгчүүлээ. Өөр би яах вэ? Дотроо бол ичиж өгөх гэж байгаа юм чинь. За яа тий залуугийн лалдаа. Одоо манай нөхөр чамайг айгаад над руу наалдаж яана гэд бөө юм болох багтаа гэд бодсон чинь шороос амардаж амар бүдөө олгоо цагнаад. Нөгөө хоёр нохойг чи баг хийж исэн үйлдэл мартал хашгирсан баха. Эрэм нохой байсан бол баг суусан баха. Яа, шинэхэн усуудаа болж игэл гудмаар битгий яваарай. Гай зүгээр эмхтээлэг аятайхан болж ядчихж байгаа. Нохой бүр гай юм билээ шүү. Зүүр өг мөгөнд нохой энэ төр илүү гэдэг нь ордойл юм билээ шүү бүсгүй ч үлээ. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagrip хамтран ажиллаж байгаа. За энэ нөгөө шууд уусгаад уучдаг, халуун усанд найруулад уучдаг. Ийм нэг аяг бүлээн усанд найруулад уучдаг юм билээ. За жацарган жимс нэмэх нь 1000 мг витамин С, 5 мг цайртай. За ер нь бол яг айнс жацарганы тэгтээ тэргүй манайхан эртээр үеэсэл ханаа том хөрс үедээ буслаж уудаг байсан шүү дээ. Тэгэхээр нэмэх нь 1000 мг витамин С гэдэг нь айгүй чухал. Яг тэгэхээр өдөрт бидний авах ёстой витамины хэрэгцээ 1000 мг байт юм байна л да. Тэгэхээр өдөрт нэгийг уухаар яасан байх нь авах ёстой витамин С-г л аваад тань гэсэн үг байна шүү дээ. Нэг аяг Vitagrip уухаар. Тэгээд харин нөгөө нэг ханаа төрөнгүүд өдөрт 2-ыг уун. Тэгэхээр яг ханаа томооны эмчилгээнийх нь тун нь болохоор 2000 одоо миллиграмм витамин С авахгүй юу? За энгийн үед бол урьдчилан сэргийлэх зорилгоор бол 1000 мг витамин С авах хэрэгтэй. Тэгэхээр өдөрт нэгийг л уугаад тахад яг сайхан дархлаа мархлаагаа дэмжээд өдөрт авах хэрэгтэй витамин С-г аваад байна гэсэн үг. Тэгээд ханаад хүрэж яг ингэ эхэлдэг штэ тий. Тэр үедээ сайхан хоёрыг уучгаад тэгээд ханаад дарагдах нь штэ. Хүүхд тахт ер нь хамгийн их уудаг байсан юм. С витамин юм билээ штэ. Тий штэ. Тэгсэн одоо ингэ харсан чинь бас ч буруу юм биш. Ер нь С витамин хамгийн ялангуяа өвөл бол хамгийн их. Кальц клорид нэг аим муухан амттай юм байдаг лээ. Тэрний угаасаа 3 шилтэй юм байдаг гэсэн. Кальц клорид алтаа гэд. Алтаа нэрээ гоё амттай. Тэгээд витамин С. Тэнгүүд кальц клоридын ардаас шууд витамин С-гээ уудаг гэсэн байхгүй юу? Тий, харин С витамин л өгдөг гэсэн юм. Чи ч айгу гоё хэлдэм байна витамин С. Бид нар ч үл С витамин гэдэг байхгүй. За, Монсын болон бүх эмийн сонгуудаар борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagrip хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өргөжлүүлээд дараагийн хөгжилтөө түүх маань Эрдэнэбаяр нэмд орж гэдэг залуугийн хөгжилтөө түүх байна. За цагдаагийн академийн 1-р курс гэж үргэсэн янзах шиг амьтад байсан уу? Үдээс ойр сургуулийн өмнөх автобусны буудалд автобус зогсохгүй ботаникийн эц рүү алхаж автобус нь суух бол үнээр алаа. Троллейбус хүртэл эцтэй зогсохгүй зүхтаж энтэр гинэ. Троллейбус цухтаа. За тэр нэг өдөр янзах шиг торомгор болбраа цаснаас цагаан охин автобусны буудал дээр ирвэ. Сонсогтор автобусаа биш түүнийг амдан хуйлраастай. Би ч төрүүлж харснараа урдуур нь зүтгэн орж ардаа хамгаалаастай. Төрүүлж харсан бас анхны харц марц гэсэн шүү юм бодоол. Тэнгэрээс дүүжлээстэй салж унах шахсан троллейбуста баг сүүг тэргэнд тэрвэрч суулгахтай адил хүртэлж оруулаад хөл мөлөөрөө хоошоогоо тийрч мэрээ. Андуу юу ямар төрийн тэргүүний хамгаалагч байтаа бусдаас амиараа хамгаалаастай. Тэгээл жихэлдээл улсынхаа төлбөргөө унаанд суугаад
авлаа. Кондуктор угаасаа мөнгө төлөхгүйг мэдээд нэрвэ гамнастаа жолооч бол нэг тормос гიშгээл шахалдан зүтгэгсдийг байр зүйд нь оруулаад л явдаг вэ. За тэгэл үг ивэ эвлүүлж нөгөө цасан готоогоо үг солихтоо зэрэгцээл ко ана хөөш тэр цагаан нүртэй хар үзүүтэй өхөө. Мөнгө төлөж. Баялаар дээрлэхгүй. Нэг хороо үхтэй. Ямар амар юм бэ? Мөнгө төлөөч гэдэл манай хүний рейтингийг навс унгав. Нөгөө янзаг маань агшсан зур нэрэл гар үзүүдэд хундан цагаан найдаа. Тэрлээ бус нэр идлийн нээдэм. Тэр тунд амнаас нь өвч гардгүй ядаж энэ 4 жилийг давндаа гэсэн зовлонд царайтай анд маань хүртэл их хоол ээж хоёроо харсан адил нүдэн анин жаргалтай наргагүй илгээ тэврэн татаастай. Тэр үед пудр гэж нүүрэн төрхдөг юм байд юм байна. Охид бүсгүүчвэл бодмол юм байна гэж мэдсэн да. Гоёл цэвэрхэл бодсон биш тэр чинь. Ямар амар юм бэ? Коана бол яаж иж байгаа л бидний дав сэтгэлээ амраад байсан. Тэр нэг үед хөөхий засангоо маань золиосонд явсан юм да. Хаа нэг ТV-гээр гараад байдаг цагдаа гиндэд турандаа бүсгүй бий дээ. Одоо харахаар инээ төрөд идэв гэдэг. Тэр кондуктор ихнэр амар хороо үхтэй шүү. Йоо. Тэр цагаан нүртэй хар үзүүтэй охин мөнгө төлөөч. Хөргөө амт яах вэ тест байдгаараа гой бодцсон. Йоо. Гой цэвэрхэл бодсон биш тэгвэл. За, бомболоо гэж бичсэн байна. Энд дээр чинь хэрүүлч өгөө болсон. Бондолоо гэж бичсэн би бондолоогоо бичсэн чинь тий эхлээд бондолоо болж сүүлдээ эргээд буруудаа явчихсан гэсэн чинь тий. Гэнэ ер нь л өмнө нь зандаа дээр бондолоо л гэдээ уншаад байсан юм бэлээ л дээ. Чи орж ирээл зөвөр үнсэн байд юм аа. Зөвөр уншаад байгаа юм уу? Бомболоо юм бэлээ. За ёо бараг л намайг цаацлахад алдсан шүү дээ. Хүмүүгээ орж ирээд тэгээ яалчгүй би ингээ үгсгийн дагуу уншихаар бомболоо л гэж хэлсэн тий. За бомболоо шүү бондолоо биш. Эхнэрээ дарсан нь гинэ. За. Цээж халуун өргөдөл сэрв. Заашгүй юу ч байсан гэртээ ирж хонж. Ойрд давтамж яах ихсчлээ. Эхнэр эрүүний шүл хайр найргуу цацсан да. Хөөш дам даржаагийн шагж гэлээ ингээл эхнэр илэн цуланцтай минь дуудаж байна. Өчигдөр орчлон багтахгүй байсан би хүнжил дотроо нугдсхийгээд л явчихав. Хүн шиг тааруулаад ууч чадахгүй гэдэл эхлэв. Харин тийм хүн шиг тааруулаад ууч чадахгүй энэ амьсгаа чинь гэдэл эхнэртэйгээ нэг тал болоод л өөрийгөө загналаа. Өчигдөр хинтээ уулзсан юм бэл гэж байна. Болдоо Темко хоёртаа уулзлаа. Тэр хоёр арх удаг болчоо юу. Битээ худлаа хэлээд байл гэж байна. Ангийнхантайгаа уулзсан юм аа. За тэр ангийнхантайгаа явж амьдэр мэдв. Харин тийм ер нь тэрэн дээр юм шиг байна гэж бодоод хувцаа өмслөө. Тэгсэн чинь хувц шүүрч яваад хайчих гээд байгаа буцаа суу гэж байна. Буцаад л суулаа. Чи яах гэж итрүүлж байгаа юм? Яахаараа согттлоо уудаг юм аа? Амруу чин дарж байгаа чихчихсэн үү? Харин тэглээ эхлээд намайг баарны булан руу төгчих маягтай шахаж суулгасан. Болдоо Темканаар хоёр гараас бариад нөгөөдүүл нь цээжин дээр дарж байгаа амруу цутгасан. Тийм л болчихлоо. Ер нь би баг уугаагүй дээ. Тэгсэн ирнэ л тасарсан. За битгий худлаа хэлчи. Дандаа л баг уудаг тэгсэн ирнэ сохтуу. Залхахаар ягаад уцаа авахгүй байгаа юм. Очиод авъя гэхээр ягаад өөдөөс томроод байгаа юм чи. Би ангийнхандаа эхнэрээс айхгүй эхнэрээ бацдаг гэд хэлчихсэн юм аа. Тэгээд л тэр хөө ерөө энэ нэрээ юуг солиорч байсан бол бүр төсөөлөгчлөө. Ер нь чамайг ээж рүү ч уцтаж хэлнэ. Жилд 4 5 хууж штэ. Арай даварч ийна чи. Хилээ хэл манай ээж чамайг л загна. Оогт архитаар самсдаг байсан сайхан хүүмэн чамтаа суугаад ийм болчихлоо гэж чамайг загна. Бас хэрүүлч нөхрөө ахна. Чи ер нь яхаараа 5 хүүхдээ эцэгшгэ хүнийг загнадаг юм. Наа Чингис хаан чинь шагжаач өчүүрээ дөнгөж амс гэдэг үлдээж гисэн байна. Хүүхдөөцгийн сургаалыг дагаж байна би. Түүх мүх уншдığım уу гүмүү чи. Тэгээд дөнгөж амсгаар тасарчгаад байна. Гидсний 6 булчин яраасан сайхан амтаа авцуучаад одоо хаар чи намайг нийлх гүзээ. Миний хань мералчууд илүү гоё л гэд хөөргöd байсан. Одоо болохоор жингээ хаял гэдэл учир нь олдохгүй юм. Нэг болохоор таргал, нэг болохоор тур гэд ямар хаашаа олон зантай юм бэ чи. Сүүлийн хэдэн жил болохоор багцсан хувцастай, нэг болохоор томдсон хувцастай л явлаа. Ингэсээр хөдөл миний залуу нас дуусах нь байна. Нэг л мэдсэн гидсэн дээгүүрээ өмдөө татаж чангалсан хүн болчихсон байна. Өөрөө болохоор йог фитнес энтер гээл арьсан толи залуужаал. Тэгэл нууцаар худлаа витамин уугаал. Буруу харж байгаад 9 шидийн юм нүүрэндээ түрхээл. Хүн ганц нэг гарч орохоор хойноос мөшгөж мөрдөөд л харьяаллынхын дагуу эргэтэн шилжүүлэн ч гişиг. Харьяаллынхын дагуу юу? Хөөх юм. Нэрэж харьяаллынхын дагуу би ч ээжтэрэл очих юм.
гуйж авт суучаад ч их шиг зүгээр сонгогдсон юм байж одоо хүртэл тэрийг ойлгохгүй. Зарим юм дээр сэтгэлгүй хандлаач их шиг. Гү тэр уржигдэрхэн л олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр боллоо. Чи баяр хүргэсэн үү? Тэр өдөр чинь бидний Мартин 8 мэдв. Та нар яахаар авахаа мэддэг юм. 5 хүүхдийг чинь гаргаж өглөөж их шиг. Үгүй харилцаа хитайхан байхтаа л гаргаа үздэй. Чи халууцахаар миний хүүхд болоод л амжилт гаргахаар чиний хүүхд болоод. Ер нь бодоод байсан чинь би чиний дарамтанд амьдарч байгаа шүү. Би харин юм дуурахгүй 20 жил явлаа. Чи зүгээр багхан давраад угаарай. Чам шиг метр 60 хүрэхгүй үхэнд бол надад захаас аваад л гэл чаачвал алуулах баг. Хөрхи дотроо л бодоод байгаа юм байна. Дотроо л бодоод. Нэр чам шиг метр 60 хүрэхгүй хүүхнүүд над зүгээр өстө захаас аваад гоё үгөө дээ. За шагч билэнгийн бичвэрч угаасаа гоё л доо. За дараагийнх нь өнөр жаргал гэдэг залгын хөгжилтэй төвхөн их сургуульд нэвтэр курсод ороод удаагүй байлаа. Харах гэж сургуулаас гарч явдал дээд курсын ахнаар дуудаад хэдэн төгрөг өгсөн үү? Энэ дээр мөнгө нэмээд арих аадар гэж байна. Би ч заа гээл мөнгөийг наваад дэлгүүрт очиод арих авах гэтэл миний мөнгөдөө нилээд ч арих авч хүртвэ. Буцгаасаа залхуураад шууд гэрлүүгээ арчихваа. Маргааш нь нүгөөд бас л бөөнөрөө сууж байна. Намайг харангуудаа шууд дуудаж байна. Яваад очтол нэг нь шууд бат хэдэл амбаардаад мөнгө аадар ацаанаа л гэж байна. Би ч гинт уур хүрээд байхгүй гэтэл таатаас нүдэд ихэллээ. Арай гэж зүгтаага сургуулийн гаан руу ортол хідэн багш тэнд сууж байна. Нөгөө эдж багш нараас айгаад над руу ойрдож чадахгүй үүдний ширээн дээр бөөнөрөө суулаа шүү. Хит зөхүүлсэндээ уур хүрээд тэр хэдийн мөнгөөр нь мантун бууз 5 дүүрнийг аваацаа. Шийдтэй нэг цаг өвсөж аваад хажуу талынхын ширээнд сууж агаад гурилыг нь орхиод дам махыг нь ялгаж идчихэд нэг багшийг дагаж гараад зүгтаачихлаа. Хэд хоногийн дараа нөгөө эдээс бөөнөрө хүзэр тоглоо сууж байна. Угаасаа хааштай зодуулах юм чинь ингээ хажууд нь очиод дэлгүүр явлаа юм захихгүй гэсч хуц зайл хогийн бацаан гэдэг. Надад амар гомдчихсан байсан шүү дээ. Зэрэгтэй аагүй. Йоо. Нүг хашаа архаа одрыг цухтаац гэдэг шиг. Тэгмүүд дараа нөгөөдөл над мохыг буцаад битээ яваал гэдэг шиг. За, Төрөвөлд Анхбаатар гэдэг залуу. Алтан шонхоргоог ахаад гүвх юм бол алуулах шинжтэй болоод явчихсан шүү. За тэр яах вэ? Тэр жил Тэмэн жилийн намар нэг охинтой үерхэд л чихтэйхэн байв. Бид хоёрыг үхэл салгана гэх мэт биччлэн уянгалаад явсан. Нэг өдөр хичээл эрт тараад нөгөө охиныхоо гэрт нь очихсон тэрвэрлдээд хөвчээтэл хаалгыг нэг хүн аимшигтэй төрөмгийн нүдж байна. Чи надаа айлтай юм уу? Чи надаа айлтай юм уу? Али үнжи энтер гэдэл. Игээл могоон чуулгын гэдэг шиг л орооцолдоод гिचгсэн байсан. Бид хоёр ч год үсрээл босдсон биш үү дээ. Яана аав нуугдараа л гэж. Яахаа мэдхгүй салгалж байгаад угаалгын өрөөрөө яваад орчлоо. Тэмтчээд харанхууд явж байсан чинь харин ваан дүүрэн ус байна шүү. Чимээ чагнж байтал аав нь 0 ороотхий. Тэгээд хоёулаа гарцгаая гэх сонсогдлоо. Миний чих шиг өрөөний гэрэл асахтай зэрэгцээл өнөө ус руугаа өсөрч ороод цамцныхаа малгаагаар нүрээ дараал хөвчихлээ. Аав нь орж ирэхэд их л сонин дүр зэрэг өгсөн байх гэж одоо боддөг юм. Амьд өгсөн мэддэхгүй амьтан харанхуй угаалгын өрөөнд усанд хөвж байгаа хинч гайхах нь үттэй. Хөөш анууын одоо юу вэ? Амьд юм энэ жил гэж. Ямар амар юм бэ? Манай салигач маань ирж хараад бас гайха таг болчлоо. Манай сургуулийн хүүхэд би гэртээ өрсөн юм гэж байна. Гүдэгүлийн хүүхэд чи энд биш зочны өрөөнд жүүс уугаа ширээ найж сууж явах хэрэгтэй биш үү? Ямар юм бол цана хаягээд энд ингээд хиймэл шүдчиг осно гэвч дээ. Хиймэл шүдчиг. Хиймэл шүдчиг усанд хөвчөөдий. Аваач наатгаа гэхдээ зэрэгцэн ануу маань манийга нойтон чигээр нь чирж гаргах нэ. Би юугаач бодсон юм бүүмэд аха манай хаалуус тасарсан юм а би өөрөө жоохон байж байгаад гарнаа гэж хэлчихдэг. Йоо нэг залуу бас яг ингэж баан дотор нь орсон чинь баан дотор нь юм байсан чинь бүр гэрэл тасаагаад ороод ирсэн чинь санд минт нэг юм аваад угаасан гэдэг чинь тэр нь бандаж бүр игнэрийнх нь ээжийнх нь бандаж угаасан цоцчихсан. Наадах юм бол бас амар тий усан дотор орж хөвдөө. Надруу энэ ч ёстой нэг гэсэн харцаар аав өхөө хоёр зэрэг хараад хаалга хаагдлаа. Тэгээд яасныг нэг сайн сандгүй мол чинь.
Йоо. Салигач гэхээр салцсан юм байна. Тийм байна. За, Улаанбаатар хотод 11 цаг 32 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Монкрем за 35 жилийн түүхтэй Монкрем компани халгаа брэнд дэмжээ ажиллаж байгаа. Өс уухны бүх асуудлыг шийдэх халгаа брэнд болон клиник салдаантай холбогдох утас 7711 43 73 7711 43 73 өс уухны асуудал шийдэх бүх бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байна. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч халгаа брэндтэй баярлалаа. За халгаа брэндтэй баярлалаа. За дараагийнх нь Божун гэдэг залуугийн хөвчлөлтүүд үг байна. Манай нэг ах найз залуугийн нэг ах гинэ ядаргаад их хүн явуулдаг хүн байдаг гинэ. Тэр жил хөдөө яваад айлд ороо сууж исэн чинь гаднаас нэг ахгүй орж ирээд айл амтны хүмүүстэй юм чируулахгүй ганцаараа яриад ядаж байхад үүдэн шүтнүүд нь бүгд ахгүй. Манай карманаас уудтаа самар гаргаж ирээд нөгөө ахгүй өөдөөс хөгшөө самар идэгт нөгөө амаа жимэж байгаад чив чимээгөө гараад явсан байдаг. Хург авдаг яах вэ? Дэрлэхгүй аагүй. Тэгээд дараагийн айлдаа очтол тэр айлын эхнэрийнх нь хацар нь хавдаад юм ярьж чадахгүй ёо гэдэл ээжэлтэй. Ах хүүш чи юу болвоо яагаа вэ гэд асуутал шүд өвдөөд гэж их л хэцүүхэн хариулж тэгсэн чинь ах карманасаа диклоден кемик лагаар гаргаж ирээд майны бүкс рүүгээ өч өвчин намдаа зүгээр болно гэд өгөв. Маргааш нь ороод ирдэл. Бүр илүү хацар нь хавдаад өвчнж намдаагүй сууж ичэлтэй. Ах гахад өчигдрийн өгсөн имийг бүкс рүүгээ хийгээгүй мөгөд асуутал гэрээ эзэхтэй. Таныг дандаа хүн явуулж яадаг болохоор итгээгүй зүгээр усаар дархуулаад ууцсан штэ гэсэн. Яа яврэ. Лаа удаж байгаа юм уу? Бүр амар заяо. Бас нэг хүүхэн. Одоо эмэгтэйчүүдийн лаа. Эн чинь бас гайгүй. Аанус руугаа хийдэг. Тэр бүр ингээ өтрээ рүүгээ хийдэг лаа заяо. Тэрийг бүр 2 3-ыг ууцсан байвал яах вэ? Дотор мотор нь муухай оргиод. Ах 90-д онд бэлгэвч нэвтэрж яхад жирэмснээс хамгаал гээд нэг олон хүүхдэд айлд өгсөн чинь хэсэг явж хагаад намарч үлээ жилийн дараа дахиад ихнэр жирэмсэн болоод очсон чинь нөхөрт нь хаа та нэг жирэмснээс хамгаалдаг юм өгсөн өгч ёо тэр их арай гэж л нэгийг уусан гэдэг шиг Тэгсэн чинь бас нэг юм нөгөө тэр чинь нөгөө нэг дэлхийн зөв мөнтэй нэг олон улсын байгууллага ингээл тэгээд ингэж хэрэглэн мэргэлэн гэдэг нэг хуруун дээр л үзүүлнэ штий. Задлаад ингэж хэрэглэн мэргэлэн гэдэг. Тэгээд бас дахиад нэг нилээн хэдэн жилийн дараа ингээд очисон чинь бити худлаа яриад наатах чинь яг та нуусын зааж өгснөөр хэрэглээ. Тэгээд хүүхд төрөөлээ. Та яг яаж хэрэглэж чи хурундаа. Харин тийм ээ тэр. Бурхан таглагаад энэ тагцсан ч юм байна хэрэглэхгүй заяа. Тэр яаж ч ажиллаж ууссан. Йоо яаж олгоо болгоож болчоогүй мэдхгүй тэр ихтэй хэтрүүлэг баха. Йоо та тэгээ яаж хэрэгэлсэн? Чиний зааж өгснөөр л хэрэгэлсэн гэдэг. За бомболо гэдэг залуу копи юм байна. За. Гадаадад ганц гага тага. За. 2-3 онгоц сэлгэж унаал дэлхийн ертөнцийн хүүхнүүдийг дээрээс нь хараад явлаа штэ 10,000 метрийн өндөрт та нарт бол үндэ сураггүй харагдчихгүй юм байл. Тэгвэл далай дээгүүр нисгээр Малайзийн онгоцны араас орчихгүй гэж их л айсандаа нуугаад явах. Онгоцноос уйдахаараа хурдан галтраг метро энтер суугаад явлаа. Манай богооны жолооч нар Консо ширүүн аваад байдаг юм болов гэсэн чинь бүх л галтраг Консо ширүү авдаг юм байлээ. Хотоос онгоцондоо эрт очиж суuna гэдэл баг 4 цагийн өмнө гэрээсээ гарваа. Хоёр найз гаргаж өгөх юм яриад паб руу дагуулаад орчих. Улсын цол гордох бүх шиг үүргэвч чиржгсэн багийн бар руу бол зөнгөөр орж байгаа юм чинь. Манай хоёр шагж чи нэх чацаг царайлж эрт очиод юу их вэ? Болоогүй байна гэж пив уулгаал байла. Цамхаг химэх найз чи одоо гадаад явж байж юу мяа юм замуураагийн шиг сүнхтэй явд юм бэ? Амтэн муу хэлнэ. Сүрсүрөөм яриад машинаас нэх гонжирлцсан утас зүг авчирж өгөө. Петр цүнхнийх нь уртыг мань голуузаар ороод гівчихмээр бил. Матар цамхаг хоёртай пиавууж байтал надад сэм сэтгэл алдарч явдаг уу бүсгүй ирв. Уу бүсгүй санаа алдаал хайрын сүүн тагнаад амтагтаал энэ тэр хооронд намайг батирдаг нэгдүү ирж жорлонгийн ном авав. Пиавуугаал улс орон дэлхийн ертөнцийн байдлыг ярьж байтал онгоц нисгэд цаг гар хугацаа үлджээ. Намаа гаргаж өгөх хоёр пиавчин гар чинь машаан барих чадваргүй болоод өөр машаан дуудав. Суугаал тавхилаа. Зам төгжрээд бааранд дуусан пиав давсаг зад буудчих гээл онгоц нисэх гээл юу болов ер нь. Арай гэж 30 минутын өмнө амжиж очлоо.
Гайлын хаалганы арам шиг юмар ортол намайг номхон зогс. Сум байна гэж шуугаад явчихсан. Цүнхэн дотроос АК-ны сум гараад ирлээ шүү. Яана. Шалганы ажилчид бүчээд цагдаа нар ирээл сүртэй. Би чинь араатан дээр иргэсэн хөөрхий гөрөөс лугаа амтан яах учраа олдгоо нүд эргэлдээстэй. Хэдийгээр жартгаж гисэн айхаараа миний нүд эргэлдтий байна оо чох. Тэшигийн шалах юм болоод явчлаа. Ахаад сум байна штэ бүр том сум байна гэж шууглаа. Тэнгэр газар дайвалзал явцсан. Долоовор хурууны чинээ дорвикны сум гаргаад ирлээ шүү. Хамаг хүний анхаарал сум гарч сум авч гарах гэсэн хэрэгт над дээр шаваастай. Тэгж байтал нэг дөрөв тустай залуу сайн байна уу гэж байна. Ингийн үед бол сайн үгээл хайждаг байтал шагч чинь сайн байна уу? Танаахан сайн уу гэж өргөжлүүлж мэдлээ явж гисэн. Үнэх залуу таньж байна уу гэж байна. Ясвэн дээрээ танихгүй байж, гоо танилгүй яхаа ажил төрөө сайн уу гээл муухай дол шаасаа би. За яагаад зэвсэг хэлээр гаргах гад бодлоо үүсгээд байна л гэж. Гүү харин би ч учраа олохгүй байна л гэлээ. Энэ залуу манай хүргэн ан ав сонирхт юм байгаа юм. Сумаа цүнхэндээ игээд мартсан байх гээл зөөлрүүлж байна. Бурхны биш хадмын аврал. Тэгэл баахан тайлбар бичүүлээд арга хэмжээ аваад онгоц руу явуулсан та. Өнгөрсөн өвлөөс хойш хэрэглээгүй цүнх күрдэг хоёрын харманд сум байсныг би яаж мэдхэвдэ. Хэрв цүнхнээс сум илэрлэгүй Бээжинд болсон бол хөөрхий шагж гяттын шоронгийн ол иж үзэхгүй юу? Манлай баатар шиг босоогоороо хүн энтэр гэж төвчгнөхгүй юу аа? Сум илэрсэн хэрэг явдлын шокноос гарч чадахгүй нэвт хөлөрсөн амьтан чинь онгоцны хоолч идэж зүрхэлгүй Бээжинд болоо. Тэнд намайг хүлээж байсан дөрвөн ширхэг журмын нөхөд осч авав. Бээжингийн капитал буудал том байгаа үзэхээр юм үтсэн царайлал Хонконгийнхоос бага юм байна. Наритагаас аль зэрэг юмтэй гэл нэг олон газар явсан хүн болоод бүлтрэн штэ. Буудалтаа очив. Ганц нэг пяв эргүүлж байгаад нак. Маргааш өглөө нь ахиж нисв. Онгоцны буудал дээр хоол эргүүлж байгаад бас л хоцрох шахав. Манай хэд шагжаа бууны сум гарвал мань хэд амиа бодно шүү л гэж байна. Би дотроо нэг сум үлдсэн байж гай болох үедээ гэж өчигдөр сайн үздэг байж гэж бодоол савта будаагаас авахтаал гүйж байла. Шалганаар нь ортол ахаал чажигнэ авцсан. Яана. Хорвоо чи гээл сүр юм бодоол ашгүй павер банк дуурч байна. За. Бээжингээс 5 цаг гаруй нисэл зорьсон газар болох гүйж жоод ирвэ. Онгоцны буудлаас хүмүүс тосч авлаа. Баахан хөөрхөн октоо дуудуулаад бүжиг хийгээл сүр өгч байгаа юм чи. Ман чин маа ударах шиг л гараараа даалгаа. Шалган энтер гэж доошо орсон ч шууд машинд суугаад урдаа цагдаагаар гүбэрлүүлэл явчихсан. Яг тэр акшнд би чинь цээжээс сул тавиал задгаарах маягтай болоод явчихсан. Бид тавыг 39 давхар буудалд нэгээр нь оруулчихсан. Тансаг. Өрөөнд жимс, чихэр, ус ундаа гэд баахан дэлгүүр аваачаа тавьчихж бүх юм цагаан. Би л ганцаараа бор. Гаагаагаас олж өмсгсөн надад хайт байдгүй. Угаасаа би чинь 3хан гаагатай хүн шүү дээ. Та нар мэдэх бах. 33 гаагатай манай ихнэр надад илүү gaага хийгээгүй ажээ. Ичаадаар хэрэлдэх гэснэ. Яаж төв алгасч их нэртэйгээ муудах уу гэд Монгол өрөөний дэвчээрийг гайхуулж бие барьлаа. Сумны эргээс болоод цутгсан хар хөлс, замын хар хөлс чинь гааган дээр тогтсон тул угаахаас өөр арга байсангүй. Гаагаагаан 3 савндаж 4 үнэрлж угаачаад гэвчээтэл хаалга дугарлаа. Шортоо өмсөд очтол орчуулагч замын альжаалаа тайлж массаж хийлэг гэлээ. Төд бодлогол манай их нарыг гүйцгээргүй царайтай намхныг нь гүйцгээргүй намхантай бүсгүй жорол олороод ирлээ. Шорто тайл гэж гятар хилээд байгаа. Болох юм уу дотороо юу ч гүйштэй гэж монголоор хэллээ. Хамаагүй л гэж гятар хэлэх шиг болохоор тайлаа хайсан. Нөгөө бүсгүй ой гэж сонин дуураад буруу аачих. Йоо яна. Тэгснэ гараараа дохиол гаагаага өмсөл гэдэг байгаа бол тоо. Би ч харваж очиад цонхон дээр догсон нойтон гаагаага өмсөөл дээш хараад хөвтлээ. Бүсгүй эргэж хараад толгой догсноо. Миний гаагааг барингуудаа урдих шиг ой гэж сонин дуураад гацчихв. Би шээгээгүй угаачсан байхгүй юу гэж дохио зангаагаар хормойг нь мушгаа тайлбарлал бүсгүй гараад гүйчлээ. За баларсан. Ингээд хамаг юм ааш увталсан. Дараа нь хормой хоттой ноцолцсон. Манайхаар бол ажлын байранд бэлгийн дарамт болж таарлаа. Бөө хүн дагуулж орж ирээд баримтлал гарвал яана ухааны юм бодоод үхтэл дугаа гівтэж байла. Тэгтэл хөөрхий бүсгүй багхан гэрийн бүрээс шиг цагаан гаага бариад ороод ирлээ. Тэр цагааныг нэ хар бэйн дээрээ өмсчихсэн чинь зохиоч байх шиг том гэж ихтэй. Дахиад над чиг хүн давхарлаад орохоор л багтахаар юм.
Шагч хүү хаач явсан гага бариад ирэх бүсгүүтэй хүн шүү гэж бодцсон массаж хэлгүүлж байлаа. Болсон явдлыг нөхөдөө ярьтал өмд тайлуулж үзээл цавж унаал. Наад гагагаа үлдээж явахгүй л ихнэр чи хардын шүү гэж чинь. Хөөхий тэр цагаан гага авч ирсэн бүсгүй яасан ч сайнаа яасан санаж байна энэ тэр. Маргааш нь хуралцуу чигэвчээр 5 6 хил дээр л тайлбарлаад байгаа болтой. Манч сумаа үздэг гэсэндээ Япон дээр нь тавиастай. Ганц хоёр Yori, Kiri, Tsupari, Uwatanabe гэх мэт үгнүүдэд хайж сонсох санаатай. Мань хэл мэдэх хүн байхгүй. Зайлуул цөхөрсөн царайтай сувгаа солиостой харагдана. Би ч дотроо эднээс хэл сурахад яадаг байна гэж бодчихсон. Ясам дээр хамгийн хэлгүй нь би штэ. Тэгвэл Монгол хүний зангаар нөгөө хэдийнхэн хэл усгүй гайхаастай. Гяттар хүн юм хэлэхээр нэг ойлгохдаг хүн шиг чихээ өгөөл толгой дохиол яваад байсан. Толгой сайн тохих чинь ямар ч хэлний 50% мэдж л байна гэсэн үг. Хэлгүй хүмүүс зэхэхэд толгой дохиод л яваад байгаараа. Сааталт чамаг их найрсан хүн байна гэж бодно. Бас өгдөө цөөтөө дарах хүн байна ч гэж бодно. Иймэрхүү л аяллаа бизнес аялал байсан юм. Буцахтаа зэрэглэл уруудсан. Буудлын оддын тоо цөөрөө сүүлдээ одон дуусаад, уусан арх гомбоороод, уулсан хүүхэн давжаараад, тээврийн хэрэгсэл газраар голцуул яваад байла. Монгол руу арай л гэж явгаарж ирсэнгүй. Нүдний булаа юм хагас тэрбум хүүхэнтэй газраас ганцхан гаагатал ярьж явж ирлээ л гэж. Йоо. За, Улаанбаатар хотод 11 цаг 43 минут бас нэвтрүүлгийн хамтран айлгачаар Солонгосын номер 1 хүнсний компани болох CJ Group-ийн бүтээсэн шаардаг, жигэндэг солонгос банш BBGO хамтран айлгаж байна. За, энийг амралтууд авч ицсэн. Оо за. Тэг шарж ицсэн. Ямар юу байн шиг баг хуу шув шиг том юм биш. Чи тэгтээ ажил дээр ирэхтний эзэн мэс дээ. Эзэн л дээ. Тий. Юутайг нь авч ицсэн. Махтай. 2 янзаа гэсэн тэг. Махтай байлаа, гахаа махтай байлаа. Тэгээд гахаа мах пүнтүцтэй байлаа. За тэгээ яасан нөгөө нэг их тосондоо төмөс шарж байгаа шиг шарсан юм уу эсвэл үгүй ихнэр шарж өгсөн. Тэгэх юм уу. Ихнэр шарж өгсөн. Стогоо юм билээ. Хуу шув шиг юм байш амар том. Тий. За кимчитэй амталсан махтай ногоотой мөөхтэй гэсэн юм дөрвөн төрөл бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа штэ. За тэр ногоотойгийн ийм ходоод модоод нь жаахан муу хүмүүс хэрэглүүлэх зүгээр юм билээ шүү. За дээрэс нь одоо 5 минутын дотор л болчдөг. Оо янз хурдан болчихсон. За тэгээд дасгалын дараа хэрэглэхэд бас хөнгөн хоол гэж тооцогдно. Одоо нөгөө фитнес мэднэсээр хичээлдэг хүмүүс тий. За тэгээд хүүхнүүдэд сануулж ихэд одоо нөгөө гурилын юмнаас татгалзаж байгаа үе штэ. Одоо бидний хувьд бол тий. Тэнгүүд гурил нь амар гоё нэмгэр штэ. Гоё. Тэгстэй гоё шүү. Эрдэнэ шишийн гурилаар хийсэн. Тэгэхээр санаа зовлтгүй идэх боломжтой байна шүү. Ерөнхийдөө зузаан гурилтай байж мух штэ. Тий. За тэгээд эднийхээс ч нөгөө уралдаан зарлцсан байгаа штэ. Тий. 12 сарын 18-ыг дуустал гэж байгаа юм штэ. Ер нь одоо хэдхэн хоног үлдэж байгаа юм байна да. Тий. Тэр юун дээр BBGO Mongolia гэдэг сошиал хаягийг таг хийгээд Instagram юм уу Facebook хаягта BBGO бүтээгдэхүүнийг оролцуулсан чөлөөтэй сэтгсэн ийм 20-30 секундын рeel оруулах боломжтой юм байна. Тий. Тэгэнгүүт энийг яаж шалгаруулна гэдэг байгаа лээ. За тэгэнгүүтээ ингэн за ингээд рeel оруулангууд хамгийн олон хандлтаар нь шалгаруулад тэгээд тэр дундаасаа 3 пост авчих нь штэ 3 релийг. За тэр 3 релээ тэгэнгүүтээ дахиад хамгийн олон хандлтаар нь шалгаруулна. За нэгдүгээр байр нь хосоороо универсал аялах ирэх. За хоёрдугаар байр нь бүтээгдэхүүний гарын бэлэг сая төгрөг. Ялагчийг 2 штат тийм байна. 1 2 дугаар байртай юм байна тий. Зайлуу дэлгэрэнгүй мэдээллийн 70 18 28 21 95 99 83 гэдэг дугаараас ороод тэгээд BBGO Mongolia Facebook пэйж рүүнээс ороод мэдээллийг харч боломжтой тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Солонгосын номер 1 хүнсний компани болох CJ Group-ийн бүтээсэн шаардаг, жигэндэг солонгос банш BBGO хамтран аялагч байна. Баярлалаа. За дараагийнх нь та үүнийг мэдхүү гэдэг сонсогч. Шинэ ясны шүлгэнэ. Тэртээ 2010 онд оюутан байхдаа нүдэн верната халтур идэг баян оюутан байлаа. Нэг өрөө нөгөө халтуурандаа яваад соёлын төвөргөөний ард байдаг краконы үүдэн зогсож байваа. Урд талын хаалгаар давгүй би хаата царай зүсээтэй нэг хүүхэн шууд орж ирэл суучглаа. Би юу ч бодлого хааргүй гэд асуудал өөдөөс хаашаа чамаг үлгэж шүү. Би ч гайхаад юу лээ одоо яах вүлээ гэж жаахан ботоод зайсан толгой орох уу гэж асуусан. Хамаагүй тэгэлж Яа. Би ч дуу тавиал зайсан толгоороо хөдлөөл явлаа. Явах замдаа толгоонд янз бүрийн бодост өнөөдөр ч одоо яадаг өдрүүлээ шинэ ясны шүл уудаг өдөр юм бах та гэсэн шүү юм бодоод би дэлгүүр орж усандаа аваадах гэж хэлээд дэлгүүр ороод усандаа аваад бас хамгаал буюу итгэл аваалаа. Машинда суугаад өргөжлүүлээд явлаа. Тэгээ явж байл нөгөө хүн намайг чи өглөөнийхөөс арай өндөр бас арай царайлаг харагдаад ах гэхээр би дотроо энэ хүүхэн хараагүй юм байлгүй гэсэн юм яриад явж байл нөгөө хүүхний уцтай урч байна.
Уцаа харснаа. Чи над руу залгаад байж тэл гэж шүү. Би үгүй залгаагүй штэ гэсэн чи нөгөө хүн бандсандаа уцаа аваад би харих гээд такситай явж яах гэснээ. Баахан л юм ярьжсанаа уцаа салгаад яана би машин хандуураас уцсан байж штэ. Тийм баха. Арай өөр харагдаад байсан. Өглөө харин такси яриад танилцсан юм а. Тэгэхэд намайг гадаа хүлээж ирсэн юм а. Уучлаарай л гэж шүү. Би ч өөдөөс нь тэ одоо яах вэ гэсэн чинь чи өөрөө мэдл гэж шүү. Би Юу ч амир бэлдээ. Хааш суусан такси болгоныхоо жолооч хаашаа чамаагүй гэж аваад танилцаад идэв вэ. Бич бодвол чамтай уулзах гээл оройжо хүлээсэн байлгүй дээ. Тэр залуу дээрээ очисон дээр байлгүй гэсэн чинь буцаагаад нөгөө залуу руугаа залгаснаа. Чи хаанагаа буцаад очие гэж шүү. Тэгээ хэлсэн газар нь хүргэж өгөөд таксины мөнгөө нөгөө надаас царай муута намхан залуугаас нь аваа салсан да. Тэр хооронд ганц би байсан нэг чилхүү тэр хүүхний уц дуурах мөч хүртэл яасан их юм бодчихв да гээл нөгөө итгэлээ хараад баахан өөрийгөө шоосон да. 13 жил нуусан нууц шүү гэнэ. Нэр нэг юм айтайхан бүсгүй орж ирэл. Хайсан ч ахгүй. Яа. За нэг инх цул гэ гэдэг бүсгүй богинохон постыг уншиж өгөө тэгээ дуусгач. Бодон явсан корсета жихэж хамгийн захын дэгэн дээр нь харэ гэж гогдоод зүүвэ. Тэгээ хоорондын завсраар нь кидсний мах маань булталцаад арай л гэж амьсгалж байлаа. Аминдаа л бэлхүүсээ харуулж санаатаа нөхрөө дуудаад хайраа хардаа гоё ээ нөхсөн чи хоолой нүүр амруу буудаж өгөө гэж. Тэгээд бүр тас усрал нүд амыг нь соголчхон гэж бодсон гэсэн. Тийм шүү дээ. Чинэрээ. Яа ингээл чинэрээ зүгээр шүү дээ. Амар болно шүү дээ. Хоолой. Нүд амруу буудаж байдаг. Тий, ялангуяа нэр хүүхд мөхтөөс бол энэ цаас. Көрсөж амар юм билээ. За энэ үрээд 2023 оны 12 дугаар сарын 11-ний даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ мишиг сураатагаар шууд хөрөөд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран халагчаар Солонгосын номер 1 хүнсний компанид болох CJ Group-ийн бүтээсэн шаарддаг жигэндэг Солонгос банш BB-Go за мөн өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagriп хамтран ажилдаа баярлаа. За баярлалаа мөгий. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagriп. Анста Vitagriп чацаргантай Vitagriп-с өөрийнхөө төлөө өдөрт нэгийг уугаарай. Монсын болон бүх эмийн сангуудаар худалдаарч байна. Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцсан уу? Онлайн захиалга 1800 18 83 Vitagriп. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Солонгосын номер 1 хүнсний компани CJ Group-ийн бүтээсэн шаарддаг жигэндэг Солонгос банш BB-Go. Мэдээлэл авахудас 718 28 21 95 9 83. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3